Монгол хүсэл хөтөлбөр үргэлж яна үзэгчтэй. Монгол ардын дууны огт ээж мөн хамгийн сонгодог хэлбэр болсон уртын дууны тухай ярилцахаар бид бүхэн үндэсний урлагийн их театрын уртын дууч Ган Хуйгийн инкваторыг өрсөн байна. Хүмүүсийн дунд одоо маш олон төрлийн ойлголт байдаг шүү дээ. Урт болохоор нь уртын дуу гэж нэрлсэн ч гэдэм үү, урт аятай, урт үргэлжилдэг гэл маш олон төрлийн одоо эргэлзээ байдаг шүү дээ. Яг уртын дуу гэж угтаа юу юм бэ? Уртын дуу гэдэг бол цаагаараа бол агуу их ухаанд хэлсэн үг нь одоо философи те гон ухааны тийм төвчний арга байхгүй л нөтөр дөө сонгодог ийм том өв соёл юм байгаа юм л да. Уртын дуу зан үйлтэй, зан заншилтай, соёлтой хэрхэн холбогддог? Тийм дуунуудын талаар та бас яриагаа өргөжлөлээ. Тэрэлгүй яах юм чинь зайлшгүй холбоотой. Одоо дамаа Монгол хүмүүний сэтгэлд бол одоо бид чинь нүүдэлчин иргэншилтэй хүмүүс тийм болохоор одоо тэгэл тэр нүүдэлчин иргэншил соёлыг тааж өнөдөр зан заншил, хуу амьдралтай бүхэл байгаа байдал нь тохирч өнөдөр тэр Монгол гэртээ Монгол морин хуур тэр сайхан ширэн цартай хуур тэр нь хөнгөнч үргэлжилж ингэж айзын харагдаж ирснээр өнөдөр арга байхгүй л өнөдөр холбоотой байл яах вэ? Бас хүмүүсийн дунд нэг амд амьдсан ч юм уу гэмээр нэг сонирхолтой яриа өгдөг шүү дээ. Нор банцдаг одоо Японд дуулаа явж ихтэн дуулаа дуусныхаа дараа хажуудлынхаа хүнээс нэг Япон хүн асуусан байдаг тийм. Энэ юуны тухай дуу вэ гэдгийгс нөгөө хүн нь ойхон зам твийн нар ингээд ойлгохгүй болохоор энэ нарны тухай дуу гэх юм уу. Одоо тийм баха энэ орчлын ертөнцөөс халиад явцсан юм а гэдэг ч юм уу тийм. Ийм бас сонирхолтой юм зүйлүүд байдаг. Та нуртын дууныг яг мөн чанар хийгээд одоо үгч гэдэг юм аялгау тийм. Тэдгээр нэр нь одоо ямар бүтэцтэй юм тэр талаар нас яриагаар өгчтөл. Тэгэл яг энэ уртын дуу гэдэг юм өнөөдөр Монгол өндөрлөгт нь одоо дэлхийн давцанд гарах энэ нэг цагийн үед бол нор банц тогшил арга байхгүй л дамгалж бидэндээ авчирсан юм том соёл. Уул баяхан зам бүтээний наран гэж одоо тийм нэртэй
Сүүлд нь тэгээ уяхан энэ төр гээл тэгэл хэлсэн байдаг гэж одоо явах ширдэг л. Одоо Баяхан Замбатуйн нар гэдэг бол одоо бас өнөөдөр нөрөө шидийгээр одоо Баяхан Замбатуйн нар гэдэг дуулсан гэлээж бас Баяхан Замбатуйн нар одоо их Замбатуйн нар бас багш нар ярьдаг дөрвөлжинтэй Замбатуй гэж ярьдаг. Тийм нэгэн бас дуу байна. Тэр нь болохоор яадаг вэ гэхээр эрэгтэй хүний хоолойнд их тохиромжтой тийм сайхан ялгуутай дуу байдаг юм байна. Одоо манай Монгол улс ч одоо бас баруун зүүн гэсэн одоо хоёр тал маань одоо бас байгаль, цаг уур, ахуй амьдралын нөхцлөөс нэлээдгүй ялгаатай шүү дээ. Эннээс шалтгаалаад бас уртын дуунд нь бас ялгаанууд байна уу? Байлгүй яхав. Одоо сая ярьлаа шүү дээ. Баянбарах тэгтлээс шашны зан үйл гэлдэг тийм ойрхон дуулдаг тийм. Хөө гэлэг. Энэ зүүн амиг бол тэр болсгүй тэр том хинти ханы нуруунуудаа бас хардуулж энэ хангаа хинтийг хараад налаагаа адил тэр дамжаа болоо та тийм. Лгээд ингээд тэр болсож харуулаад ингээд төнхөлгээл томоод байгаа. Ийм заягтай байна. Энэ газрын одоо ингэж өсч өгдсөн одоо дэг заягуудыг энэ дорж дав гэдэг хүн авчираад дунд нь бүгдийг ингэж базаж одоо манайхан халахал гэж яриад байгаа юм л та халах аялгаагаар гэж. Тэр хүн бол ингэж авчирч одоо энд нь жинхэнэ уурхайг бидэнд одоо бидний өнөөдөр дуулах болтол тэр хүн одоо тэр хүмүүс маань одоо үеийн одоо дуучид маань үгийн буруу зуруу хилэн барин аялан барин биднэрт өнөөдөр авчирч өгсөн байгаа байхгүй энэ том соёлыг. Таас нэг сайхан домогтоод өгдөг шийдтэй яриад одоо бас дууны одоо шинэ жаахан шарга гээл дуу багт чинь бас одоо янаг амаргийн сэдвтэй гэдэг ч юм уу те бас зохиосон гээл бас ярьдаг шүү дээ. Нэг л яах вэ? Дараагийн жаахан шарга гэдэг чи одоо жинхэнэ домогтоо л да 1800 тэртээ оны тэртээ үе одоо Индианаар чимэдлам гээл да биш биеиндээ хайр цэцгэлтэй болсон тийм хоёр хүний тухай. Тэгээд тийм сайхан домогтоод байдаг. Тэгээд ч одоо бүрэн эрхээр дуулна гэвэл энэ дуу жаахан шаргатлаа 130 шат шүлэг байна шүү дээ. Тэгээд одоо бид өнөөдөр тэндээс нэг дөрвөн өрөөнд л ингэж хоёр төрлөг болгонд олгохтал тэтэй. Тэгээд ч одоо бүрэн эрхээр дуулна гэвэл энэ дуу жаахан шаргатлаа 130 шат шүлэг байна шүү дээ. Тэгээд одоо бид өнөөдөр тэндээс нэг дөрвөн өрөөнд л ингэж хоёр төрлөг болгонд олгохтал тэтэй хугацааны гарч байгаа энэ бүрэн эрхээр дуулна гэхтэл бас нэлээ хугацаа харна л да. Таны тухайд бас нэг тоглолтыг хийжсэн. Уртын дуугаар одоо дагнсан Монголын хамгийн анхны тоглолт гэж болох уу? Тэн дээр одоо бас ямар уртын дуунуудыг ер нь сонгож авч ямар шалгуураар ер нь дуулваа? Тэгсэн. Би саяхан Монгол Урдын айзан болон бэсрэг дуунд цэнгүүн гэж дандаа уртын дуугаар тоглолт хийлээ. Тэгээд энэ маань бас нэг өнөөдрийн Монгол төмөнд уртын дуу өнөөдөр гайхамшигтайг нь яриад байдаг. Одоо нэг өгөр хэлж гарахгүй төгс юмаа гэд яриад идэх хэдий боловч өнөөдөр яг тэрний үгийг судлаа те ялгууг нь жагнаад ингэж байгаа хүн ховор байгаа. Тийм учраас одоо тоглолтонд би бас тусгаж өгсөн байгаа. Тоглолтынхаа дортын дуун дуулах болгоныхаа өмнө үгийг бүр хэрэгээсэн тэгж зориуд урд нь хэлж тэгээд дараад нь ингэж дуулж бас нэг олтгоноо хүн мэдээж явах ойр юм болов уу гэсэн үднээс тэгж тавсан ба. За энэ Монгол ардын уртын дууг л одоо судалсан судлаачид за эрдэмтэд л маш их үү. Таны тухайд л одоо бас яг дуучнаас нь дуулдаг хүнээс нь энэ уртын дууны талаарх сэтгэлдлийг за уртын дууны талаарх одоо зан үйл хийгээ сонирхолтой мэдээ баримтуудыг ярилцсанд баярлалаа. Таны энэ урлагийн гэгээн үлсэд амжилт хүсье. За баярлалаа. Та бүгд ч ихсэн урлагийн өндөр амжилт. Сэрөө.